Go Mongolia! Robocon Basketball. Team effort, ultimate success. Inspired by the game of basketball, ABU Robocon 2025 Ulaanbaatar aims to promote the idea of achieving tasks through teamwork. Сайн өргөн үзэгчтэй Наасна 17 бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний орны тэмцээс хамтран ABU Robocon олон улсын тэмцээнийг Монгол улстай бол 2019 онд анх удаа зохион байгуулж ирсэн билээ. За тухайн үед бол буян тухай спортын орнд болж ирсэн маш олон залуучууд тэмцээнд идэвхтэйгээр оролцож ирсэн. За энэ тэмцээн дээр бол Монгол улсын оюутан залуусын баг маань бол 2 дугаар байранд орж ирсэн гэдгийг бүгдээрээ мэднэ. 2025 он. Энэ бол бас онцлог жил. Учир юу вэ гэвэл Монголын үндэсний орны тэмцээс ABU Robocon олон улсын тэмцээнийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр 2 дахь удаага зохион байгуулах гэж байгаа юм а. Энэ тэмцээний өмнө бүгдээрээ хамтдаа үндэснийхээ аваргыг тодруулах болно. Үндэсний аваргын тэмцээнд оролцож багуудыг та бүхэндээ цувралаар танилцуулсан нэвтрүүлгийг өдөр тутамдаа бид хүргэж байгаа юм. Энэ удаа үндэсний Батлан их сургуулийн 10 багийнхандаа танилцах болно. Тэдний хийж байгаа робот ямар төвшөнд хөгжиж байгаа бол ямар роботыг залуучууд маань зохион бүтээж байгаа болоо. Үүнийг бүгд хамтдаа одоо харцгаая. Бас арто билээ. Артогоос битүүр шамаа. Тэрүүртийн амыг. Тэрүүрийг хаалт чи. Амыг. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент тэтгэгч Mobicom Group. Ер нь бол Robocon тэмцээнийг 10 жилийн хатаа бол нэлийн үзтгэл хийсэн л та. Энэ сургуульд орж ирсэн чи энэ сургуульд Robocoнд оролцдог гэж дуулаад их гайхчлээсэн л та. Тэгээд ямар тааш нэг автгээ баг үйд юм байна. Ийшээ орж үзье, сонирхож үзье гээд. Тэгээд одоо л Robocon тэмцээнд 3 дахь жилд оролцсон. 10 жил байхдаа би нэг сургуулийнхаа техник технологи албад их ордог байсан. Тэгээд Robocon-ыг аягүй үздэг байсан юм багтаа. Тэгээ хэрвээ ингээд Robocon-ыг орж үзэхээс ингээд анханасаа бодож ирсэн ер нь. Өмнө жил яг Robocon гэдэг зүйлийг яг судлаа, сонирхоод яг орж ирээд энэ жил бол яг 2 дахь жилд оролцож байгаа. Robocon би одоо анх орж ирэхдээ юм мэдэж чадахгүй одоо янз бүрийн нөгөө механик хэрэгслүүд юм сайн нэрлэж мэддэг байсан. Тэгээ тэрийг жоохон мэддэг болъё. Энэ утсын нэгтэй холбогддог тийм чадлаар нь мэддэг өөрийгөө сориг гэсэн бодлоор орж ирсэн байгаа. Манай анги хариуцсан багшийн болон манай техникийн багш нарын санал болгосноор сонирхож үзээд орж ирсэн. Тэгээд яг миний мэрэгжил хэрэгтэй. Тэгээ бас дээрэс нь яг нөгөө онлайн гэхээс илүү яг практик дээр туршиж үзэх боломж нэлийн их байсан болохоор яг энэ чиглэлийг илүү сонирхож орж ирсэн. Ерөнхийдөө бол ерөөсөн Robocon гэж юм сайн мэддэг байсан. Тэгээд анх орж ирэхэд нөгөө 10 баг маань биднэрт нэгдүгээр курсийн өөрсдөө танилцуулга болон нөгөө намрын эзэлтэй авч эхэлсэн. Тэрэн дээр нь би мэдэж эхлээд тэгээ өөрийн хүслээр ангийнхаа 2 хүүхдтэйгээ орж ирж 10 багийнхаа шинэхэн нэгдүгээр курсын гишүүн болсон байгаа. Батлан хуулгын их сургууль 2008 онд анх одоо энэтхэг улсад зохион байгуулагдж ирсэн. Говинда төрцгийн сэдвтэ Robocon тэмцээнээс одоо анх гараагаа эхэлж ирсэн. Тухайн үеийн одоо удирдлага технологийн дээд сургуулийн одоо механик инженерийн техникийн за удирдагч багш Инхбат ахлан одоо тухайн үеийн инженерийн ангийн оюутнууд оролцож байсан. За ингэж одоо анх Robocon тэмцээнд гараагаа эхэлсэн. Роботын одоо үндсэн хийцлэл, механик, электроник, програм хангамж, за удирдлага гэсэн энэ 4 үндсэн аргачлалаар нь мэрэгжилтэй нь уялдуулж сонгоод одоо тэгээ тухайн чиглэлүүдээр нь хүүхдүүдэд суралцуулаад програмчлалын үндсэн аргууд, электрон техниктэй ажиллах аргууд, тэгээ механик хийцлэл, за өндөр даралттай хий бүхий багжтай яаж ажиллах вэ, лазер төхөөрөмжтэй, 3D хэвлэлийн төхөөрөмжтэй яаж ажиллах вэ гэдэг заавар чиглэлүүдийг бас наривчилж сургалт орж хүүхдүүдэд бэлтгэжээ. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Яг ямар орчинд ямар робот хийх вэ гэдгийг эхлээд судалж яасан. Тэгээд нөгөө өмнөх жилүүдийн өөр орны
бичлэгүүдийг үзэж судлаад техник шалгуулалтанд ороод тэгээд дараагийнхаа шатуудаар бус багуудаас суралцаж шинэ загвар шийдлүүдийг багийнхантайгаа ярилцаж гаргасан байгаа. Роботын нэг санаа шийдлэх механизм гэхээр энэ боломжтой юм байна. Энэ болдгийм байна гэдгийгээс хүлээж авснаар бүр роботын сагс тоглох механизмыг бүр илүү толгойдоо буулгасан юм. Энэ боломжтой. Өмнө жилийнхтэй харьцуулахад илүү нэг хүндж гэх юм уу эсвэл тэгээ санагдаж байгаа нөгөө 3 эсрэг сагсан бөмбөгийн 3 эсрэг 3-ын дүрмээр л 6-аас 7 удаа өөрчлөлт орсон. Яг гэвэл зарим нэг юу арай хэлбэр хэрний бат бөх байх чанарыг хадгалж өгсөн байна. Роботууд бол ерөнхийдөө яг хийснийхаа дараа 2-оос 3 удаа туршсан байгаа. Ялангуяа нөгөө гарны механизм жоохон асуудалтай болохоор тэрнээр төлөвлөгөө ажиллаж байгаа. За одоо бол яг 80-аад төтөй явж байна. Бидэрт яг нэг асуудал болоод байгаа зүйл юу гэхээр бол яг нөгөө бөмбөг шийдэгдэл дээр л нэлээд асуудал болж байна л доо. Ягаад л нөгөө сагсан бөмбөг шийдэж байгаа. Сагсан бөмбөг зүгээр ингээд нөгөө алгадаж шийдэх те. Яг нөгөө үндсэн яг техник сагсчдын хувьд бол бөмбөг яг шийдэх гэхээр бол өөрөөхөө бол инерцээр бол ингээд шийдээд байгаа байхгүй. Яг тэр хөдөлгөөнийг нь яг ингээд техник хэлбэрт буюу одоо ингээд механик хэлбэрт орцуулаад нэлийн хүндрэлтэй. За бидний бол анх төсөөлж ирснээс болвол хийцлийн үед бол яг 80% явж байна. Гэхдээ бол бид яг байнгын өөрчлөлтөд санаа зовоод байгаа зүйл бол ингээд бол яг бөмбөг шийдэх систем л ерөөд бол жоохон санаа зовоож байна. Тэндээ бол маш олон туршилтууд хийсэн. Тэгээд цаашдаа бол яг нэг авсан туршилтаа илүү нөө хөгжүүлээд нэмэлт зүйлүүд хийх тал дээр илүү судлаа явж байна. Робот маань одоо яг гаран дээр тулгуурлаад гараа хийчихвэл яг ингээд бүх юм болоод тэгээд код модоо асуудалгүй болгочих гэж бодож байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Хамтран зохион байгуулагч боловсролын яам. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Ивент тэтгэгч Mobicom Group. Robocon 2025 үндэсний роботын тэмцээнд Монгол Улсын их сургуулийн Соёмб 1 баг, Соёмб 2 баг. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Төвшин Electronics баг, High Tech баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. Механик инженер тээврийн сургуулийн BEMP баг. Көсөн технологийн коллежийн Ан робот баг. Үндэсний батлан хамгаалтын их сургуулийн Арвт баг. Төмөр замын дэд сургуулийн Railbot баг. Шинэ Монгол технологийн дэд сургуулийн Nomotech баг. Шинэ Монгол технологийн коллежийн New Robo баг. Монгол Көсөн сургуулийн Моко багуудын шилдэг оюутан залуучуудын оюун ухаанаар бүтсэн роботууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх боллоо. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 4-р сарын 24-нд спортын төв ордонд уулзцгаая. Шагналын сан 50 сая төгрөг. Робот сагс тоглох нэг Японуудын нэг сагс тоглох роботууд шиг ингээ хөл мөл гартаа баг хүний бие ширхүү тиймэрхүү ухааны бодож байсан. Тиймэрхүү робот яаж хэнийг толгойг их гачлагсан л да. Робот сагс тоглоно гэж хүн баг би баг өөр нэг сайн тоглож чадхад робот сайн тоглож чадах болов гэсэн сэтгэл юм төрсөн. Яг ийм үйл хөдлөл хийдэг ийм нэгт нямбаа орж шатлан гэдэг арай өөр байсан. Бид нэр дотоод бүтцийг мэдхгүй зөвхөн гаднахыг нь хараад төсөөлдөг байсан бол дотоод бүтцэд нь орж ирээд ажиллах нь арай илүү одоо мэрэгчлээ хүртэл илүү гүнзгий ороход цааш энэ зорилгоо хүртэл илүү тодорхой болгож өгсөн. Яг энэ 10 гээд энэ багт яг энэ Robocon гээд тэмцээнд болвол бид нар яг тэр одоо олж авсан мэдлэгээ илүү баттгаах, илүү нэг цар хүрээтэй онлайн болон дадлагын мэдлэгүүдээ бол олж авахд бол илүү төлөвлөс толгор болж байна. Одоо 6 цагт 7 цаг гэхэд би яг юуг амжуулсан байх уу гэд айгуу цагийн менежментээ амун одоо сургууль дээр багшийнхаа заасан лекц семинаруудыг одоо энэ дээр ирээд яг практик дээр туршилтаар хийгээд одоо илүү мэрэгжлийн чиглэлээр илүү сайн баттгаж өгдөг. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. За тэгэхээр манай Үндэсний баталгааны сургуулийн оюутан залуус маань сүүлийн 8 жилийн хугацаанд бол 8 дахь удаагийн Robocon тэмцээнд оролцож байгаа. Ер нь Robocon тэмцээний ач холбогдол маш одоо үеийн орчин үеийн хүүхд залуучууд маш өндөр одоо ийм ач холбогдолтой тэмцээн гэж одоо би ойлгодог.
За сургуулийн удирдлагын зүгээс бол ерөнхийдөө бол хүүхд залуучуудаа оюуны сэтгэлгээг цаашдаа одоо яг энэ орчин үеийнхээ одоо хөгжил дэвшилттэй нийцүүлсэн ийм одоо зохион бүтээгч техникийн сэтгэлгээг одоо хөгжүүлэх ийм одоо юмд бол төлхөө анхаардаг. Дээр үед бол одоо үндсэндээ Орбукон тэмцээн бол өсвөрийн зохион бүтээгч гэдэг одоо дээр үед ингээд ярьдаг байсан. Энэ зохион бүтээгч гэдэг бол төрөл төрлөөрөө хүүхдүүд өөрийнхөө оюуны одоо хүчин чадлаараа нисэх аппарат, автомашин ингээд төрөл бүрээ гэдэг бол одоо бол орчин үед ягаад Орбукон гэсэн ийм нэрэнд одоо өмсөлтөд ингээд явж байгаа учраас бид хүмүүс бол одоо хүүхд залуучуудаа энэ Орбукон тэмцээнд оролцоог бол улам бүр нэмэгдүүлж өндөр ашиг тогтолтой хүүхд залуучуудаа оюуны сэтгэлгээ хөгжүүлэх тал дээр бол байнга анхаарч ирсэн. Манай 10 багийг одоо MindTech гэдэг одоо цахим сургалтын технологиг хэрэгжүүлэгч Монголын одоо анхны цахим сургуулийг үүсгэн байгуулагч Speed Axon компани дэмжин ажиллаж байна. За тэгэхээр манай компани бол Speed Axon гэдэг нэртэй компани байгаа. За үүний болохоор MindTech гэдэг юм брендинг хөгжүүлдэг. За тэгэхээр бидний гол үйл ажиллагаа маань дэлгэцэн дээр суурилсан боловсролын юм систем. За одоо ирээдүйд яг ингээд анги танхим энэ сургалтын анги танхим гэдэг ямар шоу юм хөгжил рүү явж байгаа. Тэр хөгжлийг одоо ингээд дэлхийдээ дүүцэх тийм одоо шийдлийг одоо Монголын одоо боловсролын салбаруудад бидээс ингээд түгээхийг бас зорддог. MindTech-ийн хувьд болохоор энэ гаргаж байгаа шийдлээ илүү шинжлэхэн юм судалгаатай бас туршилттайгаар энэ шийдлүүдээ гаргаж одоо хэрэглэгч нартай санал болгодог. Юу гэхээр за жишээ нь боловсролын систем дээр авч үзэх юм бол за анги танхимын гэрэлтүүлэг нь ямар байх хэвтэй тийм. За багшийн ярьж байгаа энэ дууны дисплей хэдэн метрт хэрхэн ундгийг түүнийг одоо хамгийн ард байгаа хүүхдэдэд одоо хэрхэн одоо яг тэр сонсох хэвтэй 60-аас 75 децибелийг хүрэх хэвтэй гэдэг юм уу тийм. За мөн гэрэлтүүлэг нь яг хэдэн юм одоо метр квадрат ямар хэмжээтэй гэрлийн эрчмээр тусвал яг хүүхд ингээд идэвхтэй ингээд суралцах юм боломжтой гэдэг юм уу те. Иймэрхүү энэ бүх талын юм судалгаануудыг хийгээд түүнийг одоо биднес Робоконы багтайгаа туршаад түүнийг зах зээлд ингэж инновац болгож бас гаргадаг. Тийм учраас энэ манай компанийн хувьд болохоор бүх шийдлүүд маань ингээд инженерийн юм судалгаа хийгээд түүнийгээ туршаад түүний дараа хэрэглэгч нарт юм хүрдгээрээ бас юм давуу талтай байгаа. Танхим болон цахимаар нэгэн зэрэг хичээл сургалт орох боломжийг бүрдүүлсэн ангийг хайбрид анги гэнэ. Багшийн зааж буй хичээлд сурагчид бусад анги, өөр сургууль, мөн гэрээсээ гэх мэт хаанаас ч холбогдсон хичээлд оролцох боломжтой бөгөөд танхимын сургалттай ижил үр дүнтэй хичээлд оролцох боломжийг хайбрид ангийн шийдэл олгоно. IQ Touch ухаалаг дэлгэцэн багшийг илүү интерактив хичээл орох боломжийг олгохоос гадна онлайнаар оролцож буй сурагчидтай холбогдох, ангид байх бусад тоног төхөөрөмжүүдийг удирдах үндсэн үүрэгтэй. Дэлгэц асаалттай үед дэлгэцнээс ялгардаг хортой туяа болох цэнхэр туяаг 80 хүртэлх хувиар бууруулж өгөхөөс гадна бодит мэд өрсөллийг харуулах болно. Багш онлайнаар оролцож байгаа сурагчид ухаалаг дэлгэцэн дээрх контент тус бүрийг зэрэг өөрийн ширээн дээр байрлах дэлгэцнээс нэгтгэн харж удирдах боломжийг олгох бөгөөд багшийг илүү хялбар бүтээлж ажиллах боломжийг олгоно. Хамтран зохион байгуулагч боловсролын яам. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Ивент тэтгэгч Mobicom Group. Би бол хүүхэд байхдаа бол багш олно гэж боддог гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол төгсөөд Монгол Улсын боловсролын их сургуульд математикийн багшаар бол суралцж ирсэн. Тэгээд тэнцээ суралцах хугацаанд бол цэргийн албанд яваад тэгээд наашаа цэргэн болёо гэдэг ихэд бол ороод ирсэн. Ер нь бүр ингэ цаашдын зорилго юм бол энэ сургуульд багшаар үлдэхэл гэсэн зорилготой л юм л да. Тэгээ хүнд зааж зөвлөх заана гэж бол аюу гоё юм л дээ. Хүүхэд байхдаа би бол инженер болно гэж бол сайн мөрөдөж байгаа гэдэг. Яг нэг аав ээж минь малчин болгоо би малчин болъё доо гэж уяач болохыг мөрөддөг байсан. Роботууд маань асуудалгүй ажиллаад тэгээд бус багийнхантай дүүцгүүж чадварлаг байна гэж. Надад мэдлэг хамт олон хүсэл эрмэлзлийг
одоо нэмэгдүүлж өгсөн. Тэгээд өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээмжтэй байдлыг нэмж өгсөн байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент тэтгэгч Mobicom Group. За Robocon-д жаргал зовлон гэх юм бол за тэмцээнд бэлжээд бол яалч нэг зарим өдрүүдэд бол нэг хонж үлдэх, шүн бэлтгэх. Яг манай нэг сургуулийн яг үндсэн хичээл сургуультаас нэг бид нар өөрснөө гадар бэлддэг учраас ихэд оройн цагаар илүү их бэлддэг. За тийм учраас нэг өглөөнөөс өдөр хүртэл бид нар яг нэг хамаг ич хүчээ те нэг сургууль дээрээ юу гэдэг нь лекц семинар гэдэг одоо зүйлдээ хамаг ич хүчээ ингээд алдаад оройн ирэхэд бол ич хүч багтаа ирэхэд бол ирчдэг. Тэрүүн дээр нь бол за нэг ингээд ганц үг хэлчихээ те чи тэр нэг яасан бэ болсноо гэхэд бол нэг уурлаа конто явуучих нэг асуудал байдаг л да. Тэгээ чинь хин бол одоо нэг 10 ч юм уу 9 цаг хүртэл 2 цагийн зайтай бэлтгэл бид нар одоо юу гэдэг нь нэг автобусаас хоцрох жоохон нэг гэр олтой болол жоохон нэг тийм асуудал үүсдэг. Үүнийг за ингээд байрлаа те нэг хэдэн хоног ингээд шинэ хоноо суугаад бэлдээ ихэхэд бол бас тэгээд яах аргагүй ингээд дүүнэртэй бэлдэж чинь. Тэгээд дүүнэр ингээд харахаар илүү бас өрөвддөг. Одоо ингээд Robocon тэмцээн маань төхөөд одоо систем маань тэг гацах, ажиллахгүй болох одоо микроконтроллер маань шатах бол маш их асуудал гардаг. За үүнийг одоо ч би чи 3 дугаар дамжааны явтан за манай одоо бас миний мэрэгжлийн чиглэлийн яг дүүнер маань ороод ирсэн. За би чинь дүүнерт аваас үлгэр дуурайл байх хэвээр энэ мэрэгжлэрээ илүү одоо ингээд чадварлаг боловсон хүчин болгоод одоо бас Монголынхоо одоо инженер техник сэтгэлгээг бод нэмнэ гэж аягүй боддог. За энэ тал дээр бол манай ар гэрийнхэн бол аягүй сайн ойлгодог. За миний охин одоо ингээд яг юу хийгээд байгаа юм бэ гингүүд одоо ээжээ аваа би ингээд одоо ингээд рофт хийж ийна гингүүд аягүй дэмждэг. Тэгээд миний охин тэгээд аль болох нэг миний охин тэгээд чадчихл байх юм бол аль болох ингээд хөл хүрэх газараа ингээд хүрээрээ. Тэгээд энийг маань бас ойлгоод ингээд намайг дэмжээд ажилт нь бол маш их баярлдаг. Одоо нөгөө судалгаа хийж явах үед нөгөө судалгааныхаа мөн чанарыг ойлгохгүй эсвэл жоохон хит дэлгэрээд өөр юм судлаад тэгээд яг утга санааг гаргаж ирж чадахгүй байгаа үедээ яг болчихмоор ч юм шиг нэг тэгж санагддаг. Багийн тухайд электроник инженерчлэл хөтөлбөрөөр суралцагч мөн одоо цэргийн мэрэгжлийн цэргийн инженерийн суурьтай хөтөлбөрүүдээс бага бүрдүүлсэн. Тухайлах юм бол радио техникийн команд, зенит артиллерийн команд, цацрагхийн биологи хамгаалалт, за ерөнхий цэргийн команд мэрэгжлээр суралцж байгаа хэвчлэн одоо 1-2 дугаар дамжааны хүүхдүүдийг өөрийнх нь одоо суралцах хүсэл, эрмэлзэл, за техникийн одоо сонирхолт нь тулгуурлаад сонгож авсан. За энэ жил оролцож байгаа баг маар нэлээд одоо аш холбогдлоо гэж өрсөлдөөн илүүтэйгээр одоо явж байгаа. Учир нь өгөхөр одоо түрүү төвжээгийн оролцсон одоо амжилт алдаа тутагдлаараа үнэхээр одоо дүнэлт хийсэн. Энэ жил бол 2 одоо багийг бол манайхан бэлтгэж оролцуулахаар ингээд бэлтгэл ажил хангасан. Үндсэндээ бол эхний одоо шат буюу эхний одоо уралдааны шатунд манайх одоо тэнцээ гараад ирсэн гэдээ явж байгаа. Тийм учраас бол одоо өмнөх алдаан дээр өмнөх одоо хийсэн гаргасан амжилтан дээр тулгуурлаж манай багш нар хүүхд залуучууд маань одоо ажиллаж байгаа гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр энэ Robocon-д ерөн оролцоход яг хөөгээр энэ олон талын юм одоо хүнээс юм потенциалыг шаарддаг. За нэгдүгээр багаар ажиллах, за өдөр шөнөгүй одоо аливаа ихлүүлсэн ажлаа дуусгах сургах за. Тэгээ иймэрхүү олон талын юм одоо нэг одоо скиллүүдийг шаарддаг учраас энэ ирээдүйд одоо энэ Robocon дэвжсэн хүүхдүүд инженер энэ ажлын төлбөр дээр гагаад одоо ажилд орох ч юм те энэ гадна татны сургуулиуд руу явхад энэ өөрөө бас маш том юм түлхэц болдог юм бас нэг суур одоо ийм уралдаан тэмцээн байгаа. Уламжлалтаас дижитал. Бидний сурах арга барил цаг минутаар шинжлэгдэж, илүү технологид суурилсан сургалтын шинэ хэлбэрүүд нэвтрээд нэлээд хугацаа өнгөрөөд байна. MindTech сүүлийн 10 гаруй жил Future Classroom-ийн хамгийн интерактив, хамгийн дижитал шийдлүүдийг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлсээр ирсэн. Манай сургуульд бас нэг үндэсний балаан сургууль гэдэг сургуулаараа бас одоо эрэгтэй сонсогч нар их байдаг. За үүндээ зэрэгцэн бас хөл илүү алхан гэдэг бол бас эмэгтэй хүний хувьд бол бас аюу нэр төр хэрэг. Robocon-д одоо яг аюулгүйлийн дээд сургуулиас яг 4 эмэгтэй сонсогч орсдог. За яг эмэгтэй сонсогч нар орж ирснээрээ одоо манай багт гэвэл илүү эмэг цэгцтэй одоо бусдад илүү шаардлага тавиад одоо цагийн аливаа зүйлийг цагт нь хийдэг одоо төргөн шуурхай болж өгсөн.
Манай 10 дугийнхан бол ерөнхийдөө их найрсаг хамт олон хүмүүсийг эргээр хүлээж авдаг. Нийгмийнхээ болж бүтэхгүй зүйлийг хамтдаа ярилцаад хүрээлэл дундаа шийддэг тийм гоё хамт олон гэр бүл юм уу? Эрэгтэй хүмүүс хэдий нөгөө цагаа бариад яадаг ч гэсэн яруу нэгэн зүйл жоохон ингээд замбраагүй ханчих гэдэг тэр талыг нь илүү төлгөө засч өгсөн байна. За багийнхандаа хандаж хэлэх юм бол ерөнхийдөө бол ич хүчтэй happy гарайл гэж бас хэлье. Хамгийн том зорилго гэх юм бол бидний энэчээс олж авч байгаа мэдлэг бол бид бүгдийн сурж байгаа инженер гэдэг хөтөлбөрт маш их төлөхөц үүрэг оройл өгнө шүү. Тэгээс бол яг үндсэн гол мэдээж хичээл сургууль биш. Гэхдээ бол яг энд ингээд орж ирээд энэ тэмцээн уралдаанд ялангуяа энэ Robocon гэдэг тэмцээнд ард нь гарч чадах юм бол олж авсан мэдлэгээр ихэд бол аягүй бахарах шүү л гэж. Нэгдүгээр рафтын одоо удирдахч мөгч авахлаа. За одоо чи бөмбөгөө ачаалцсан тийм үү? За бөмбөгөө ачаалаад хөдөлгөөнө үлд. За энэ үед дээр хоёр рафтыг хөдөлгөөн яах юм? Хамгаалагч рафтууд мэдээж хөдөлгөөн сандаа болно тийм үү? За одоо ер нэг рафт ямар үйлдэл хийх юм? Ер нэг шууд энэ хоёроос зайлгүй хам одоо чи ихний заралтай хийх ёстой шүү дээ. Зоод авахаас өмнө заалах ёстой шүү дээ. Одоо яах вэ? 3 рафтын шүү. ABU Robocon 2025 үндэсний рафтын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. За тэр өдөр бол мэдээж айгүй гоё төсөөлтөй байгаа. Хоёр рафтууд маань ингээ хоёулаа бүрэн ажиллагаатай ажиллагаанд ороод за мөн операторууд маань туршлага заада бусад багийнхаа сайхан талуудыг бас өөрийнхөө рафтаа шингээж аван за бусад багийн хүүхдүүдийн туршлага солилцох гээд айгүй одоо том төсөөлтөй байгаа. Яг удирдлагч багш маань бол бямж аргалын ахлагч байгаа. Тэгээд яг манай сургуулийн 2-3 бас багш байгаа. Манай багш болохоор ерөнхийдөө бидний ерөнхийдөө ирээдүйн яг юу хийвэл амжилтанд хүрэх вэ? Нөгөө ажил дээр гарахад хүмүүс чинь анхан шатныхаа зүйлийг мэдгүй шинддэг болохоор энэ дээрээ ажил дээр байгаа юм шиг ачаал авч ажил дээр байгаа юм шиг юмнуудаа хийж сурал ажил дээр бол бид дарга нартаа гологдохгүй байх үүднээс нь илүү авч үздэг гэх юм уу? Одоо Robocon тэмцээн одоо суралцагчид одоо зохион бүтээгч оюутнуудаас гадна одоо их сургуулийн шаардлага шалгуурт тавигддаг олон одоо болзол үнэлгээ шалгуурыг өндөр одоо үнэлгээтэй хангадаг. За энэ дээр бол их сургуулийн удирдлага одоо соргогоор мэдэрч за энэ зохион бүтээгчдийн багийн одоо ажиллах одоо нөхцөл лаборатори техник тоног төхөөрөмж за мөн одоо шаардагдах зардал мөнгийг бол цаг хугацаанд нь шийдэж удирдлага арга зүгээр хангаа ажилтгаа. За Аз намхан 7 орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулдаг Robocon төсөл бол одоо суралцагчдад за багшид тухайн мэрэгжлийн тэнгимд бол маш олон одоо боломжуудыг нээж өгдөг. Мөн одоо олон сорилтуудтай тулгардаг. За энээс одоо дурдах юм бол оюутнууд одоо яг сургалтад одоо сурч явах хугацаанд бодит одоо төсөл хөтөлбөртэй ажиллаад өөрийн одоо санаа шийдлийг өөрийн сурч мэдсэн одоо шинжилгээ ухааны аргууд, судалгааны аргууд, за мөн одоо техникийн аргачлалуудад тулгуурлаад систем болгож туршдгаар их ач холбогдолтой. 10 багийн одоо бүрэлдэхүүнд байгаа бүх одоо сонсогч, суралцагч тэдний арга гэр ихэн болоод уртсгсан цагаар хүндэрсэн одоо нөхцөлд суралцаж ажиллаж байгаа, түүнийг дэмжиж байгаа арга гэр бүлийнхэн болоод үндэсний хатлын сургуулийн одоо эрдэмийн хамт олон, удирдлага хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. За Robocon бол зөвхөн одоо суралцахаас гадна одоо сургуулийн хамтын ажиллагааг бас бол сорьдог ийм зүйл. Тэгэхээр энэ бүх зүйлийг нь ойлгож материалыг баазаар сэтгэл санаагаар одоо удирдлага арга зүгээр хангаж байгаа эрдэмийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. За мөн одоо Robocon тэмцээнд за ирээдүйн одоо Монгол улсны инженер технологийн одоо мэрэгжилтнүүдийг дэмжиж ажиллаж байгаа цахим сургалтын технологийн одоо төвчээ Mindtech брендийн хамт олондоо багийнхаа болоод их сургуулийнхаа эрдэмийн хамт олонны нэр юмнаас талархаж байгаа хэлье. За тэгэхээр энэ жил одоо бас энэ Robocon тэмцээн маань нэлээд ач холбогдолтой. Монгол улсын ерөнхийлөгчийн одоо ивэлдээр зохион байгуулагдахаар одоо төгсгөлийн шатны явж байгаа учраас манайх энэ шатанд одоо оролцох. За тэгээд одоо оролцохын тулд бол мэдээж одоо удирдлагын зүгээс дэмжлэг байдлаараа хүүхд залуучууд маань сэтгэл өндөр байх одоо хэрэгтэй. За тэгээд бүх талаар нь одоо туслаж хүүхд залуучууд
хүүхд залуучуудын амын эцэг их сургуулийн удирдлага зохион бүтээж байгаа багш энэ бүхний оролцоогоор бол амжилт гаргаж бодож байгаа. Тийм учраас бид хүмүүс бол одоо орчин нөхцөлийн сайжруулах бэлтгэлийг хангах тал дээр бол бүх талаар оролцож байгаа. Тэгээд одоо энэ жилийнхэн хүүхдүүдэд 10-т одоо энэ тэмцээнд амжилттай оролцож тэргүүн барьж улмаар одоо Монгол улсын ерөнхий зөвхөн ерөнхий гомдлын нэрмжид тэмцээнд оролцох. За мөн одоо өрсөлдөж байгаа их төвийн сургуулиудынхаа бие бүрэлдэхүүнд бол одоо амжилт хүсэж адилхан одоо энэ дэвсгээс одоо өрсөлдөж одоо ингээд амжилтаа гаргаж оролдоон тэмцээнд оролцоорой гэж одоо хүсэх байна. Нэг орон, эрдэм мэдлэг, нэг зэрэг, тэсэр хатуужил, Монгол улсын төлөө зүтгэе. Ард баг нээлжиж байна. Энгийнээс ухаалгаар энэ бол Mobicom. AB Robocon тэмцээнд хамтран ажиллаж байгаа Mobicom группийн хамт олондоо маш их баярлалаа. Үндэсний аваргын тэмцээнд оролцож байгаа үндэсний Батлангбаатар их сургуулийн ард багийн роботтой залуучуудтай бүгдээр хамтдаа танилцлаа. Хэдэн дамжуулсан AB Robocon энэ удаагийн тэмцээн олон залуучуудад итгэл найдвар ирчүүж өгнө гэдэг итгэл дүрэн байна. Залуучуудаа амжилтсан. Энэ бол галгарсан өсөлтөн байна. AB Robocon үргэлжлэж байна. Дараагийн дугаараар дахиад уулзъя. Go Mongolia! Уулзсан хүн найрсаг, унган байгаль нь онгон дагшин, хүн зам зочломтгой, хөлөг морд нь хурдан, Төв Азийн өндөрлөгт орших улсыг Монгол гэдгээ. Тэв дэлхийд Сувалдраа эзэн Чингисийн нэрээр хамгаалсан Монголын нийслэл Улаанбаатарт хүн зооныхын тал шахуу хувь нь оршин суудаг. Дугуйгаар 14,000 км зам туулж, мөрөөдлийн багийнхантайгаа уулзсан залуу, ой тогтоолтын дэлхийн авраг, Гиннесийн рекорд эзэмшигч охид, хэмэл оюуны, физикийн, химийн, математикийн олон улсын олимпиадуудын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн Аз ТV-ийн хошоо авраг залуус, бүжгийн спортын дэлхийн аврагын дэд байрын шагналд охид хөвгүүд, олон улсын Робоконы хошоо дэд байрын шагналд оюунлаг хүчрхэг залуус энэ хотод амьдардаг. Уудам нутагта инг тайван амьдарч, хурдан хүлгээ эрдэнсээр гоёж, хуурын овцаар сэтгэлэн цэнгүүлж, өмсгөл зүүсгэлдээ өнөртний түүхэ шингээсэн Монгол хүмүүст шинийг сурах, бэрхийг давах, хэцүүг твчих эрхэм чанар буй. Дэлхийн нийтээрээ тоглож наадаж үжиж сонирхож буй сагсан бөмбөгийн спортыг монгол хүүхдүүд баг балчраас малынхан хотны хажууд самбар цаграг өөрсдөө хийж наадаж тоглодог. Хүүхэд залуусын тоглох дуртай сагсан бөмбөгийн спортоос сэтэл санаагаан авч AB Robocon 2025 Mongolia олон улсын тэмцээн зохион байгууллаа. Робот сагсан бөмбөг. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоос сэдвлэн AB Robocon 2025 Улаанбаатар тэмцээн альвааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт өрөөндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдах удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс, мөн бөмбөгний тавиурууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа нэг удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагирч шидэхийн өмнө хамгийн багадаа нэг удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлтбэр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлтбэр 2 оноо. Цагираг дээрээс довтлбол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна. Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж
тасалж хурдан товтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.